Сайн байцгаана уу хүмүүстээ. Энэ өдрийн мэндийг хүргэцгээе. Өнөөдрийн монгол хэлний хичээлээр бүгдээрээ х үсэг орсон үг уншицгаая. За битүү эдэр хэрхэн уншигдах вэ? Аагаар эхэлсэн тохиолдолд ах, айх, ах, айх, х үсэг гэж хэлээд авийн дуудлага нь болохоор битүү эдэр эр үгэнд их гэж дуудагддаг байгаа. Ах, айх. Задгаа үедэр уншия. Ха, хаа, хай. Эгээр эхэлсэн тохиолдолд битүү үедээ их, эх. За ийм үгэн дээр болохоор гэж дуудагдаж байгаа. Их, эх. Задгаа үедэр хэ. Арда этэй тохиолдолд хэ гэж дуудагдана. Авийн дуудлага нь үе бүтээж хэ. Битүү үедэр болохоор их. Ялгаж сайн хараарай. Хэ үсэг маань арда этэй тохиолдолд хэ. Үе бүтээсэн тохиолдолд хэ. Битүү үе бүтээсэн тохиолдолд их, эх, хэ, 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 хэ. Одоо задгаа үедэр отой тохиолдолд богиноор бол хо. Уртаа хоо. Хос ишигтэй тохиолдолд хой. Дахиад уншаарай. Хо, хоо, хой. За уугаар эхэлсэн тохиолдолд ух. Уртаар уншия. Уух. Битүү үедэр уншигдахдаа ух, уух, ху. Задгаа үедэр бол ху. Уртаар дуудвал өө. Хос ишигтэйгээр дуудвал хуй. Дахиад уншаарай. Ух, уух, ху, хуу, хуй. Битүү үедэр ух. Уртаар дуудаад уншия. Өөх, ух, өөх. Задгаа үедэр бол хө, хөө. Дахиад уншаарай. Ух, өөх. Ард нь ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Ух, өөх, хө, хөө, ху, хүү, хуй. Дахиад уншаарай. Ху, хүү, хуй. Одоо бүгдээрээ үг уншия. Хаах, хаах. Хаалга хаах гэдгийг хаах. Хаах гэж битүү үедэр төгсөж байгаа. Ард нь ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Хаах. Дунд нь болохоор уртаа сонсогдож байгаа. Хаах, хаах. Бас их шигтэй бол хайх, хайх, хайх. Хуйх, хуйх. Өвшгээ маш сайн харж уншин. Уй гэсэн хос их шигтэй бол хуйх, хуйх. Хийх, хийх, хий гэж ингэж салгаж уншихгүй хүүхдүүд тэгвэл уншиж чадахгүй болчихдог. Хийх. Шууд хэлээрэй. Хийх. Нэг үедээ үгийг шууд уншина. Хийх. Хөөх, хөөх. Хайс, 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 хайс гэж салгаж уншвал холбож чаддаггүй. Тэгэхээр зэрэг шууд уншаарай. Хайс, хайс. Хийс, хийс. Хүйс, хүйс. Саах, саах, саа. Их гэж ингэ салгаж уншиж болохгүй. Салгуул холбож уншихад хэцүү болно. Саах, саах. Нэг хэлээрэй. Саах, саах. Суух, суух. Сүйх, сүйх.
хүйс хүйс мах мах гэж уншихгүй шүү хүүхдүүдээ тэгвэл холбож уншиж чадахгүй шууд уншаарай мах нэг үг учраас шууд уншин нэг үетэй үг байгаа мах дунд нь а байгаа тохиолдолд мах хам ха эм гэж уншихгүй шууд уншаарай хам мэх хэм хар ха эр гэж уншихгүй шүү дээ тэгвэл холбож уншиж чадахгүй шууд уншаарай хар хам хас нэг үетэй үгийг шууд уншин хэр хэм хэс шир хор хос хом хур хус хур хүс одоо бүгдээрээ хоёр үетэй үг уншицгаая хэ задгаа үе дээр хэ ардаа ээтэй тохиолдолд хэ гэж уншина хэрээ төгсгөлд нь их шиг сонсогдож илээвэл уртаар бичнэ хэрээ богино их шиг бичдэггүй хэрээ үгийн донд нэг гэгүүлэгчээвэл нэг гэгүүлэгчийн өмнөр үйлнэ багш нь хоёр үетэй үгийг өнгөөр ялгацсан байна хэрхэн салгаж унших вэ хэ хэрээ хо энийг ерөөсөө нэг үеийг үсэг үсгээр нь салгаж уншиж болдоггүй шууд хо хороо ху уутай тохиолдолд ху ерөөсөд их шиг үсгээ маш сайн харна ямар их шиг вэ гэдгээ ху хуруу төгсгөлд нь их шиг сонсогдож ил байвал урт их шиг бичдэг хуруу хөө уутай тохиолдолд задгаа үе дээр хөө хөрөө хүү уутай тохиолдолд задгаа үе дээр хүү хүрээ ха сонсогдож ил байвал ха гэж бичнэ өөр дуртай их шигэ бичихгүй шүү хүүхдүүдээ ха хараа ха рах харах рах гэхэд донд нь а сонсогдож ил байгаа учраас аагаа бичнэ ха рах ха мах хамах гэгүүлэгчээ бас маш сайн ялгаж сонсон шүү ха рах гэхэд ямар гэгүүлэгч сонсогдсон харах хамах гэхэд ямар гэгүүлэгч сонсогдсон маш сайн ялгаж сонсоорой хамах ха гэхэд задгаа үе дээр аатай сонсогдож байгаа ха мах энд болохоор битүү үеэр хэвсэг маань их гэж дуусж байгаа тийм ээ хамах ард нь ямар ч их шиг сонсогдохгүй байгаа хамах ха хасах одоо гэгүүлэгч нь ямар гэгүүлэгч бол сонсогдож байна уу хасах
ху. Сах, хусах, хусах. Хэ. Рэх, хэрэх, хэрэх, хэ. Рэх, хэрэх. Хэ. Ардаа ээтэй тохиолдолд хэ гэсэн үе бүтээж авайн дуудлага нь уншигдаж байгаа. Хэ. Сэх, хэсэх, хэсэх. Хүү. Сэх, хүсэх, хүү гэвэл үе их шиг сонсогдож байгаа. Хүү. Сэх, сэх, хүсэх. Хүү. Рэх, хүрэх, хүү. Рэх, рэх, хүрэх. Өрх, өрх. Энд хоёр гэгүүлэгчийн дунд ямар ч их шиг сонсогдохгүй байгааг сайн ялгаж сонсоорой. Дагаад багшаагаа дагаад хэлээрэй. Өрх, өрх. Өр их гэж хэлэхгүй шүү хэвдээ. Өрх, өрх. Харин одоо энд о рөх, рөх гэхэд энд о их шиг сонсогдож байгаа. Өрөх, өрөх. Харин энэ өмнөхдөр болохоор өрх. Энэ бол юмыг нэрлсэн үг. Гэрийн өрх. Гэр бүл өрх гэр гэдгийг өрх юмыг нэрлсэн үг. Харин өрөх гэвэл тоглоомоо өрх. Тоглоомоо өрөөрэй гэвэл хүүхдүүдэд та нар яг босож очиад тоглоомнуудаа хураана. Өрөн шүү дээ. Тэгэхээр хүний үйлдэлээр бий болж байгаа үгний хэгийн өмнө заавал их шиг бичдэг. Өрөх, өрөх. Харин энэ өмнөх үгэн дээр өрх гэхээр хүний үйлдэлээр бий болдог үг биш. Юмыг нэрлсэн үг. Өрх гэрийн өрх. Айл гэр өрх бүл гэдгийн өрх. Харин энэ дээр болохоор хүүхдүүдэд та нар босож очиод гараараа тоглоомнуудаа хураагаад өрхөөр үйлдэл хийж байгаа үстэй. Хүний үйлдэлээр бий болж байгаа үгийг үйл хөдлөлийг нэрлсэн үг гэж хэлдэг. Үйл хөдлөлийг заан нэрлсэн үг. Хүний үйл хөдлөлөөр л бий болдог үг байх нь. Өрөх, өрөх ялгаатай байгаас үйл хөдлөлийг заан нэрлсэн үгийн хэгийн өмнө заавал их шиг бичдэг байх нь. Өрөх. О. Сөх, өсөх, өсөх. Юм өсөх. Мал зүрэг өсөж олон болох. Хүн малаа маллаад өсгөж олон болгодог тийм ээ. Тийм тохиолдолд яаж байгаа? Хүний үйл хөдлөлөөр бий болж байгаа үг гэсэн. Өсөх, о, сөх, өсөх. Эрх. Таанаас юмыг нэрлсэн. Хүний үйл хөдлөлөөр бий болдог үг биш. Байж байдаг юмыг нэрлсэн үг. Эрх, эрхчлөө, эрх хүүхэд, эрхжаал гэдгийн эрх. Харин эрх ямаа алга болгочход эрж хайдаг үстэй. Тэгэхээр хүний үйл хөдлөлөөр бий болсон үгийн хэгийн өмнө заавал их шиг бичдэг. Рэх, эрх дуудагдахдаа ч ялгаатай дуудагдж байгаас эрх, эрх энэ донд нь ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Эрх. Харин энд болохоор рэх, эрх, эрх. Харах, харах, амтан тийм үү? Харах. Энэ донд нь их шиг хэлэгдэхгүй байгаа. Юмыг нэрлсэн үг, амтныг нэрлсэн үг. Харах. Харин энд болохоор ха, рах, харах. Хүний үйл хөдлөлөөр л бий болж байгаа үг. Алсын барааг харах. Зурагтаа харах. Цонхоор харах. Ха, рах, харах. Хай, рах, хайрах, хайрах, хайрах. Хүний үйл хөдлөлөөр бий болдог үг учраас хэгийн өмнө их шиг бичдэг байх нь. Хайрах, хайрах. Сэ, рэх, сэрэх. Бас л хүний үйл хөдлөлөөр бий болдог үг тийм ээ. Сэрэх, хүн унтаад сэрэх, сэрэх.
С. Вэх. Уртаар хэлэгдэж байгаа С. Вэх. Зэрэх. Сө. Рөх. Сөрөх. Сөрөх. Салхи сөрж алхах. Сөрөх. Со. Рох. Сорох. Ундаага сорж явах. Цайгаа халуун цаг сорж уудаг тийм ээ. Түүнийг сорох. Со. Рох. Сорох. Рох гэхэд энэ их шиг сонсогдож байгаа. Со. Рох. Сорох. Со. Рих. Сорих. Одоо энэ сонсогдож байгаа их шиг их шиг сонсогдож байна. Сорих. Хүчээ сорих. Уралдаан тэмцээнд ороод хүчээ сорих гэсэн утгатай үг. Сорих. Эр. Битүү үе дээр болохоор эр гээгүүлэгчийн ард талд ямар ч их шиг сонсогдохгүй байна. Эр. Ард нь их шиг сонсогдохгүй байгаа. Эр. Хэм. Эрхэм. Хэм гэхэд дунд нь их шиг сонсогдож байна. Хэм. Гэхэд битүү үе энэ дээр ард нь их шиг байхгүй. Ардаа их шиг байхгүй л битүү үе. Эрхэм. Хүү. Рэм. Хүрэм. Бидний өмсдөг одоо цовыг хүрэм гэж хэлдэг тийм үү? Хүрэм. Бас күртгийг хүрэм гэж хэлдэг. Хүрэм. Рэм. Гэхэд энэ донд нь их шиг хэлэгдэж байна. Хүрэм. Хүр гэхэд битүү үе дээр ард нь их шиг алга байна. Хүр гэж дуусчихж байгаа. Хүр. Хүрмээ. Ялгаа нь юу? Хүрэм гэхэд донд нь нэг гээгүүлэгч байгаа. Хүрмээ гэхэд донд нь хоёр гээгүүлэгч байгаа. Үеэр туслахтай ялгаатай байгааз хараарай. Хүрэм гэхэд их шигтэй бичигдээд хүр. Мэ гэхэд их шиггүй бичиж байгаас донд нь хүр. Хүрмээ гэж дуусчлаа урт их шиг бичдэг. Хүрмээ. Хэ. Ардаа эдэ тохиолдолд хэ гэсэн үе бүтээч дуудагддаг гэдгийг багш нь хэлээд байгааг сайн санаарай. Хэрэм. Хэр. Хэрмээ. Хэ. Рэм. Хоёулаа хоёр үетэй үг. Ганцхан үгийн донд хэдэн гээгүүлэгч байгаа нь ялгаатай байна. Хэ. Рэм гэхэд донд нь ганц гээгүүлэгч байна. Нэг гээгүүлэгчээр өмнөр нь уйлж байгаа. Хэ. Рэм. Хэр. Мэ гэхэд үгийн донд хоёр гээгүүлэгч байгаагаас хоёр гээгүүлэгчийн дондор уйлж байна. Хэр. Мэ. Багш нь өнгөөр ялгаад үе загалсан байгааз хэрмээ. Хором гэдэг маань цаг хугацааг заасан үг байгаа. Хормоо. Ху. Хусам. Хус. Хусмаа. Хусам гэхэд үгийн донд нэг гээгүүлэгч байгаа учраас сам гэдэг энэ их шиг сонсогдож байгаа. Хусмаа гэхээр хус. Маа гэдэг донд нь их шиг сонсогдохгүй байгаа. Хусам гэхэд аатай бичнэ. Хусмаа гэхэд донд нь их шиггүй бичиж байна. Хусмаа. Маа гэсэн тохиолдолд урт ишгэл бичдэг гэж багш нь хэллээ шүү. Үхэр. Донд нь нэг л гээгүүлэгч байгаа учраас гэд нэг үе, хэр гэд нэг үе, үхэр. Одоо харин үх. Битүү үе дээр болохоор ард нь ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Үхрээ. Дахиад уншаарай. Үхэр. Үхэр гэвэл этэй бичнэ. Үхрээ гэвэл донд нь их шиггүй бичиж байгаа. Үхрээ. Та хүүхдүүдээ сайн уншаарай. Сурах хичээлээ бас уншаарай хүүхдүүдээ.
Баяртай хүүхдүүд ээ.